Улаауд хотод ирсэн жуулчдын заавал очиж үзэх ёстой газруудын нэг бол Лисая гара буюу нүцгэн ууланд байрлах Римбучи багшийн датсан юм. Уг датсан нь буддын шашны өвөрмөц цогцлборт тооцогддог. Гадны зочдын хувьд уг ариун дагшин газар нь тэдний сонирхлыг ихэд татдаг нь аргагүй юм. Учир нь тус хийдэн өдөр бүр уншлагтайгаас гадна ламнар нь зам мөрийг засан мэрэг төлөг хийдэг байна. Хурал номын газар амар амгалангүй зохицолсон уг датсанд та бүхэн тухлан саатаарай. Римбучи багшийн датсангийн шавьыг Улаауд хотноо 2000-ад оны эхэнд тавьсан. Улмаар Төвд лам Ишолодой Римбучи өөрийн шавнырийнхаа хамтаар барьж байгуулжээ. Их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд барьсан уг датсан Дээрхийн гигийн 14-р далаалаа мадислан авшиг хүртээсэн. 2004 онд албан ёсоор нээлттэй хийсэн цагаас хойш өдөр бүр уншлаг номоо огт таслалгүй өнөөг хүрчээ. Римбучи багшийн датсан хийд байгуулагдсанаар Орос дахь буддын шашны уламжлалыг хадгалах, хөгжүүлэх, буддын гүн ухааныг судлах, түүний бэлэг оюуныг түгээн дэлгэрүүлэх томоохон төв болсон юм. Эргээд Римбучи багшийн датсан зорин ирж буддын шашинд сүсгэлэн мөргөл ариуслийн зан үйлийг уйлдан баясдаг байна. Хиймрийн дарцах нь буддын шажин ёсоор аз хиймрийн бэлэгдэл 12 жилтний заяа төөргийг даан намирдаг гэж үздэг. Хиймрийн дарцагны өнгө нь өөрөө гүн гүнзгий утга санаа амах бодийг илэрхийлнэ. Цэнхэр өнгө нь мөнх тэнгэр, улаан нь дүрлзэх гал, цагаан нь хийгээд агаар, ногоон нь ус, шар нь газар шороог бэлэгддэг. Римбучи багшийн датсанд ирж буддын шашны ном хийгээд зан үйлийг даган баясах боломжтой. Тиймээс эргээд сүсгэлэн ирж хиймрийн дарцаг хийсгэн өөрийгөө хийгээд ойр дотныхондоо сайн сайхан бүхнийг хүсэж залбирдаг байна. Датсанг тойруулан урт ургажлах ягуун хүний зам тавьсан байна. Уг замаар алхахдаа 12 жилийг тойрон явж нэгэн үе хийгээд 60-ны лугаа аялан хүрэх боломжтой. Угтаа дорн дахны цаг тоолол нь 12 мөчлөгтэй жил бүр нь амьтны бэлэгдэлтэй билээ. Тойрон алхах замд байх жил бүрийг элтхэн харуулах сүйдрөвч байрлана. Энд өхөр жил, удаах нь бар жил, туулаа жил гээд үргэлжилнэ. Датсангууд өгсөх шатн гэгээрэлд хүрэх зам мөрийг бэлэгдэх бөгөөд тэнгэрт ойр байх тусам мөргөл залбирлын хүч аривсах нэгуртай гэж үздэг байна. Амар амгалангийн эрэлчид Римбучи багшийн датсанд ирж байгальд ойн дундуур зугаалах боломжийг бүрдүүлсэн жимээр алхаарай. Шувууд жирэгхийг сонсож хэрэм зурмыгч бас хооллох боломжтой. Датсан байрлах газар нь амгалан тайван оршихуйг хангаж хийн төв дээр байрлах нь эртний уламжлалыг бат сагсан болохыг нь илтгэнэ. Уг датсан хийдийн зохицолборыг төвдийн уран барилга, шашин хийдийн архитектур уламжлалыг хослуулан ариун газарт барьж байгуулжээ. Римбучи багшийн датсангийн ажиглалтын талбайгаас Улаауд хотыг толдон харах боломжтой. Улаауд хот маань яг алган дээр байгаа мэт харагдаж байна. Тиймээс ч иргэдийн эрх дуртай газар нь болж чадсан юм. Тэнд сэлэнг мөрөн цэнхэртэн харагдаж байна. Ялангуяа иргэд оройн цагаар энэ өндөрлгөөс шөнийн Улааудыг толдон харж газарт буусан одод мэт гэрэлтэх хотыг харах дуртай байдгийм. Датсанд шашин номын ариун газар олон бүлгөө. Датсан өөд өгсөх зам дагуу 8 суурга байх бөгөөд Бурхан багшийн хөрстэй амьдралын үе шат бүрийг бэлэгдэн сүндэрлэж байна. Маш их таалагдлаа. Бид заавал энд эргэж ирнэ гэж бодож байгаа. Бид байгаль нуурын нөгөө эрэгт орших Эрхүү хотоос ирсэн йогийн аялын багийнхан. Йогийн аяллаа бид Улаануд хотод дуусгахаар шийдсэн. Энд нилээтгэд хонлоо. Ирсэндээ харамсах зүйл алгаа. Та Эволгийн хий дээр орсон уу? Танд таалагдв уу? Бид өчигдөр Эволгийн хийдэд 2 цаг өнгөрөөе гэж бодож утсан. Тэгсэн ч 6 цаг болсондоо маш их таалагдсан. Бид үзэж танилцж болох бүхэндээ танилцсан да. Та өөрийн төрлөх Санкт Петербург хотод очоод хотынхныгоо ийшээ ирээрэй хэмээн уриалах уу? Тийм ээ. Би ч өөрөө дахин ирэж ирэхээр төлөвлөж байгаа. Уг датсан нь Бродын шашны томоохон төвийн хувьд өдөр бүр уншлагатай байдаг. Иргэд хурал намыг даган баясахаас гадна засал хийлгэх, шашны гүн ухаантай танилцах боломжтой. Өглөөний хурал 9 цагт, өдрийн хурал 15 цагаас эхэлнэ. Сүсэгтэн олноо бэлгийн тооллын дагуу их баяр тохиох үед баярын хурал хурдаг. Римбучи багшийн датсан Улаауд хотын Стрелецкай гудамжны нэгт байрладаг. Хотын төвөөс 97 дугаартай автобусаар шууд очих боломжтой. Эцсийн буудалд нь буугаад шууд датсан руу орж болно. Хүсвэл та аяллаа хөтөж хөлслөн датсангийн түүх уламжлалын тухай илүү гүнзгий мэдэх боломжтой. Уг хөтчийн компанийн таны буусан буудлаас ая тухтай унаагаар авч датсан руу хүргэх үйлчилгээг бас явуулдаг юм шүү.